Энэ удаагийн дугаартай маань Күнз боловсролын төв хамтран ажиллаж байна. Күнз боловсролын төв нь 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж өдгөө 13 дахь жилдээ хятад хэлний сургалт болон сургалт зүйчлэлийн үйлчлэгийг мэргэжлийн төвшөнд амжилттай явуулж байна. Күнз төвийн хамт олон жилийн туршлага, ур чадвартай хятад Монгол багш нар тав тухтай сургалтын орчин, найрсаг хамт олон эрчимжүүлсэн чанартай хөлбөрүүдээр давуу талтай бөгөөд суралцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн сургалтын олон төрөлтэй мөн бүх шатны сургалтандаа сар бүр тогтмол эсэлт авдаг. Иймд хятад хэлийг төвөггүй сурахыг хүсвэл Күнз боловсролын төвийг сонгоорой. За юу цаанд манайхан өнөөдөр та хэдэн энэ жил гарсан нэгэн сонирхолтой өрмөц киног ярьж хүрэлтгэлээ. Энэ бол Detective Chinatown 1900 юм аа. Дөнгөж жил энэ жил буюу 2025 оны 1 сард гарсан уг бүтээл бол хятадтай нэлээд алдартай нийгмийн цуврал болох Detective Chinatown-ы ээлжид нэгэн анги бөгөөд үйл явдал нь арай эрт буюу 1900 онд өрнөдгөөрөө онцлогтой юм. Уг кино нь хятадын дотоодын зах зээлээс нийтдээ 455 сая $455 ашиг олсон бөгөөд дийлхийн бусад улсуудын кино шүүмжлэгчдээс ч гэсэн дажиг үнэлгээ авсан билээ. Тийм болохоор одоо хэдүүлээ кинонд орцгоё. Киногоо эхлүүлэхээс өмнө манай цугийг дэмжиж лайк болон subscribe дарахаа бити мартаарай. За энэ кино маань эхлэхэд 20 дугаар зууны яг ихэнх үе буюу 1900-аад онд Манчжин гүрэн хэрхэн барууны улсуудын утсан хөөгөлтэй болж хамаг зүйлсээ тон дээрэмдүүлж байгаа хэсэг гарч эхлэв. 20 дугаар зууны сүүлчийн үед Америк, Британи, Орос, Франц, Герман, Итали, Австри-Унгар зэрэг өрөндийн томоохон гүрнүүд Манчжин гүрнийг колоничлохоор оролдож байсан ба Манчжин гүрэнд ч мөн дотоодын тогтворгүй байдал үүсэж байсан цаг үеэж. Ийхүү үүний араас үзэгдэл солигдоход Манжин хатан өөрийн албатуудаа зарлиг гаргаж Америкт нуугдж байгаа эсэргүүнүүдийг баривчлах тушаал өгдөг бөгөөд түүний дагуу хатны торгон цэргийн ахлагчийг Америк улс руу илгээв. Энэ зур өнөө барууны орнууд чинь Манчжин улс руу цэргийн хүчээр халдан давталдаг ба эндээс манай үйл явдал Сан Франциско хотын хятад хороолол руу шилжин эхлэв. Шөнө дүнд нэгэн хөгшин индиан өвгөн Сан Франциско хотын хятад хороололд бараа таваар тээвэрлэн явж байхдаа Алис хэмээх алуулсан цагаан арьс эмэгтэйг олдог ба эмэгтэйн цогцыг дөнгөж харсныга дараахан өнөө хөгшин ирж өөрөө алуулав. Тэгсээр дахин үзэл солигдоход бид киноныхоо гол дүр болох мөрдөгч Фу юу хятад Шерлок Холмсыг олж харлаа. Хэдүүлээ нэрийн дутах дамар байх үднээс Шерлок гэдээ дуудаа явчихл та. Шерлок маань Сан Францискод хүрэх гал дэргэнд явж байхдаа нэгэн чинэлэг хятад эрхмийн аавыг хөнөөсөн хэргийг мөрдөөд явж байдаг ба тэр эрхмийн аавыг нь гал дэргэний тоогооч хордуулж алсан юм уу хаашаа. Тэнхүү ээлжид хэрэгээ дуусгачгаад байж л удалгүй өнөө хятад Шерлок Холмс дээр бүр яг ориг Шерлок Холмс нь хүрээд ирдэг ба өнөө мөрдөгч Фу чинь үнэндээ зүгээр л орчуулагч байсан юм байна шүү дээ. Гэхдээ бас хоосон орчуулагч биш ээ. Хятадын уламжлалт анагаах ухаанд суралцсан их сүрхий эм баригч гин шүү. Түүний дараа ориг Шерлокч манай хятад Шерлокийг болж өгнө энэ гэснээр хурган мөрдөгч болох чадамж байна гэд Сан Франциско хотод бас хүн амны эргийг мөрдөхөр явууллаа шүү. Гэтэл үнэндээ ориг Шерлокийг өнөө аллаг бол хятад хороол дуудулж хэргийн үнэн мөннийг олж илрүүлэх гэж байсан ч өөрийнхөө оронд хятад хөлбраа явуулчих байгаа юм уу да хайшин. Бас л муухай гарнаас. За тэгсэр удалгүй гал тэрэг Сан Францискод хүрэн ирэхэд манай хятад Шерлокч гал тэрэгний өртөн дээр байсан хэдэн хятад гаруудаар очиод өө би та нарын дуудуулсан Шерлок Холмс байна гэд амхандаа үннээ хэлэх гэж үтсэн болов цаадуул нь итгэхгүй баг урдаас нь чи юугээ солиороод байгаа юм бэ? Тэр чин цагаан хүн биш юм уу? Тэр гэж мөгээд хурган арьс өнгөний үзэл гаргах гээд байгаа юм уу да. Тэгсэн чи манай Шерлок эцэст нь нутгийн цагааш хятадуудтай хил амаа олж хэрэг болсон газар руу явлаа. Гэвч тэрих замдаа Шерлокч Америкчуудад хятадуудыг хөөн гаргахаар зэхэж буй хүмүүсийн жигсаалттай таардаг ба сүүлийн үед Америк дахь хятадуудыг их ялгарлан гадуурхдаг болсон гэжээ. Дээрээс нь саяхан гарсан өнөө Америк хүн амны хэрэгээс болж хятадуудыг баг хөөж гарах дээр тулж байгаа бөгөөд өөрсдөө тэр хүн амны хэрэгт ямар ч холбоогүй буруугүй гэдгээ батлахын тулд манай Шерлокийг дуудсан юм уу хайшаа. За ийхүү энд юу болоод байгаа учрыг ер нь гадарсан Шерлокч замдаа өнөө нутгийн хятадуудаас ямар хэрэг яаж болсон талаар асуухад киноны ихэнд гардаг нөгөө Алисийн бүх дотор гэцийг нь хүүсэн байдалтай хятад хорооллоос олсноор бүхий л хэрэг мандсан байдаг ба манай Шерлокийг Сан Франциско дахь хятадуудыг баздаг мафийн босс дуудуулсан юм байна л да. За энэ зур Алисийн цогцыг харсны дараагаар алуулдаг индиан өвгөний оршуулга болж идэг бөгөөд энэ үеэр өнөө индиан өвгөний хүүнч ирээд аавыг алуусныг мэдээд алуучнаас өшөөгөө авахар тангарлаж байгаамаа. Тэр хүүгийн нэрийг жигнэсээ сүнс гэдэг байгаа шүү. Дээрээс нь энэ сүнс чинь хятад байж индиан омогт юм уу хаашаа. Тэгж сүнсч одоо эцгийнхээ өшөөг авахтаа эхлээд омгийн удган эмгэн дээр ороод асууж харахад өнөө удган эмгэн ч сүнсэнд хэлж байгаа. Зүүн зүгийн хариу хүмүүс олноор цугларсан газарт оч. Тэнд чамайг хамгийн түрүүнд мөргсөн хүн аавыг чинь алуурчныг олж өгч чадна хэмээн хэлв. За сүнсийг ингэж байх зурч Шерлок маань нутгийн хятад цагааш нарыг бацдаг босстой уулздаг ба боссын дүрдэнд бид бүхний танил алдарт Хонконгийн жүжигчин Чон Юн Фат тоосон байдаг. Үүний араас Шерлокч босстойгоо уулзсны дараа гар хөлийг нь атгаж аваад муухай пэлдгнаж гардаг ба хятадаас юу ч хүү ирээд энд бүхнийг босгосон гэж мэгснэ. Араас нь би таныг ахаа гэж дуудаж болох уу гэснэ бүрсүүлдэ тань чав ормоор байна гэснэ. Хой даваа антер болж болоод яа игээд байгаа шаарвэ. Түүний дараа босс Шерлокийг яагаад дуудсан шалтгаанаа хэлэхдээ өөрийнх нь ганц хүн Алисыг хороосон хэргийн гол сэжигтэн болсон тухай хэллээ шүү. Алисыг амиа алддаг орой боссын ганц хүн ч аавтайгаа хамт тоолт үзэж байхдаа дундаас нь гарчон хэсэг сурггүй байж байгаад маргааш өглөө бомбтын зогсоол дээрээс цагдаа нарт баригдсан гэжээ. Түүний дараа боссын хүн цагдаа нарт хэргийн талаар бүр яагаад зам нээгээгүй бөгөөд үнээсээ олж улам их хардагдаад ядаж явахад үүн дээр нэмээд уг хэрэгээр Грант гээд Америк улс төрч амар попорч бүх хятадуудыг хөөж гарах хууль батлуулах гээд
үз тарж байгааг нэ базарвана гэж. За энэ хүн шэрлэг чиргийн талаар сонсоод байж байтал өнөө киноны ихэнд Манжийн хатан хааны зарилгаар эсэргүүнүүдийг олж ирэх торгон цэргүүд ч одоо Сан Франциско хотод ирдэг бөгөөд энэ хэдэж хэл ус ойлголцгүй явж байгаад бас л жаахан барцтай байгаамаа зайлвал. Түүндээ зэрэгцээд өнөө Грант гэдэг улс төрчин хятад хорооллын боссын газрын гадаа баахан хүмүүс дагуулж ирчээд манай босс ахтай хэрэлдэж мөрлөд бүү юм болж байгаамаа. Энэ хооронд манай хятад Индиан сүнсч аавынхаа алуурчныг олох гээд Сан Франциско дахь хятад хороолол дээр хүрэл ирдэг ба тэр зураа удан эмгний хэлснээр хятад хүнтэй мөргөлдөх гээд зүгээр мөрөөрөө явж исэн хятад нөхрийг хөөж тугаад алж өглөө. За тэр үеэр манай шэрлэг босс ахаасаа хэргийн үнэн мөнийг сонсчоод мөрдөхөр болоод явж байхдаа гинт 0 орё гэснэ. Энд ч арай тентнэ гэснэ. Зогтаах гэж үзэж энэ төр. Уган саяхан л босс ахыг бараг л ааваа гэж дуудаад долоочих гэдсэн шүү дээ. Тэгсэр манай шэрлэгч өндрөөс буухын тулд хамаг хувцаа тайлж хаяад доошоогоо ос уулгаж унжуулаад яг буух гэж байтал босс ахын хүмүүс орж ирээд шэрлэгийг барих гэж үс тарлаа. Тэгтэл яг тэр үед манай өнөө сүнсч одоо шэрлэгийн яг доогуур нь явж таардаг бөгөөд шэрлэгч өнөө барьж байсан уяанаас доошоо сүнсийн нүүрэн дээр унчуул яах вэ? Ингэж сүнсийн зөгнөлч биелдэг ба сүнс дээр шэрлэг унж ирсний дараа шууд босч ирсэн ээ. За нөхөр манай аавын алуурчныг олоодог гэд шэрлэгийг мань зүгээр ойлгосонгүй. Тиймээс манай хоёрч фактлаа сууж явах зур босс ахын хүмүүс хурж ирээд шэрлэгийг аваад явах гэсэн ч сүнс шэрлэгийг босс ахын хүмүүст өгч явуулахгүй гэсэнтэй нөөдүүлтэй чинь зодон гэж бүгдийг нь зодж хаяад шэрлэгийг аваад яв. За ингэж байх зур манай хатан хааны торгон цэргүүд Сан Франциско хот руу эцэст нь орж ирээд өөрсөндөө хилмэрч хятад нөхрийг дуудаж гарлаа. Тэр нь тэгээд хэн байсан гэж мэдээж манай мөрдөгч фүү юу шэрлэг шүү дээ. Энэ хүн шэрлэгч тэдэнд шаал өөр хүн амтны хэрэг мэрэг мөрдөөд байж байх зур өнөө торгон цэргүүд шэрлэгийг хүлээх зураа нутгийн хятад цагааш нарт хөлөгтөөлж хаяад хамаг ачаа бараанасаа саж агцлаа хөрхий. Ямар муухай барцтай илвэ. Үүний дараагаар орой өдөжүүлэхэд дэлгэсэн дээр манай шэрлэг сүнс хоёр ахин гарч ирэхэд шэрлэг мань овоо хувц сунар олж өмсөд хоол цай идэж уугаад байж удаг ба энэ үеэр сүнсч өөрийгөө баг байхдаа хятадаас ирсэн талаар хэлж удан имэн шэрлэгийг хойд аавынх нь алуурчныг олж өгч чадна гэсэн талаараа яриад амар заяаг нь үзүүлсэнгүй. Тэгсээр сүүлдээ манай шэрлэгч сүнсийг айтайхан мөрөөд хатан хааны торгон цэргүүдийг тосч явахаар хотын бомбтон дээр яваад очтол босс ахын хүмүүс явж байхыг хараад ойролцоох морин тэрэнд нь ороод нуугдлаа шүү. Тэгсэн нэг удалгүй хоолуунуудад ходоодонд үүрсэн болохоор шэрлэгийн нүдэн анилдаад унтаад өгдөг ба яг унтсныхын хойно сүнс шэрлэгийг олоод ирж байгаамаа. Ингээд өглөө бол шэрлэг маань сэрхэд сүнс шэрлэгийг омгийнхан дээр аваад ирсэн байдаг ба аавынх нь алуурчныг олж өгвөл омгоосоо нэг охинтой гэрлүүлж газар нутаг үгийн энтергээд баахан худлаа донгосож байгаа шэрлэгийг муухай тархитаж өнөө хэргийг нь мөрдүүлэхээр болчихоо. Бас сэргэлэн. Үүний дараа сүнс шэрлэгийг нутгийнхаа онгон дээр авчингуудаа баг байхад нь төрсэн эцгийнх нь галт тэрэгний хонгол барьж байх зуураа зуурдаар амиа алдаж тэрний дараагаар энэ омгийн Индиан үгэн өргөж аваад өсгсөн талаараа ярьж байгаа юм. Бас л амьдрал үзчтэй хөрхий. За үүний дараа манай шэрлэг сүнсний хамтаар босс ах дээр ирээд хүнстэй нийж хамтдаа хэргийг шийднэ энэ гэж боллоо. Тэгтэл тэр үеэр нь босс ахад өнөө шэрлэгийн тосч авах хэрэгтэй байсан хатан хааны торгон цэргүүд ирсэн байдаг ба агч нөхдүүдийг сайхан дайлж цайлаад байжээ. Ийхүү удаачгүй босс ахын том хөөчөдөө цагдаагийн газараас судлагдаад ороод ирэх өөрийнхөө англи улсад хамт сурдаг найз гээд нэг нөхрийг авчирлаа. Хэдүүлээ тэр нөхрийг зүгээр нүдний шилгээд дуудаа авчихъя. Тэгтэл энэ үед яасан гэж Манжийн хатан хааны барьж иргэсэн нөгөө эсэргүү нөхөр чинь явж өгч босс ахын ганц хүүгийн найз болох нүдний шилт байж таардаг ба торгон цэргүүч нүдний шилтийг барьж авна маавна гэж тэрүүгээрээ бас хурган түүэн үсгэж гарлаа. Тэгсэн ч босс ах учрыг нь айтайхан зохицуулж манай хэдийг хооронд нь алдцахыг болиуллаа. Эднэр яагаад энэ нүдний шилтийг барих гээд байгаа гэхээр энэ нөхөр чинь хятад дахь эсэргүү бүлгийнхнийг буугаар хангах гол хүн биш дээ. За тэр жаах. Ийхүү торгон цэргүүч нүдний шилтийг барихаа хойшлуулан гараад явсан хойгоор шэрлэг сүнс хоёрч босс ахын ганц үгээс юу болсон талаар асуудал цаатанд бас юу ч ярьсангүй. Гэсэн ч сүүлд нөгөө босс ахын хүүгийн найз нөгөө нүдний шилт маань тэсгэ байж хэрэг гардаг өрөө босс ахын хүү юу хийсэн талаар ярьж өгөв. Тэр өрөө босс ахын хүү аавсаа сасны дараа нүдний шилт найзтайгаа уулзаад Сан Франциско хотын Ирланд дээрэмчдийн бүлгүүдээс баахан буу хулгайсан бөгөөд тэрийгэ тэгж хятад руу явуулдаг юм уу да хаашийн. Ямар ч тач үүний ачаар нүдний шилт маань босс ахын хүүг буруугүй гэдгийг нотолж чадхаар байдаг ба гэсэн ч Америкчуудыг ятгахад энэ хангалттай бусдвал шэрлэг сүнс хоёр алуурчныг хайхаар гараад яв. Тэгэхдээ шэрлэг мөшаар чинь яг гарахаасаа өмнө ахын гарыг барьж авснаа. Аава би ихнэр газартаа болсон. Намайг энтхий иргэн болгоод өгөөрэй. Гिचрээд гараад явлаа шүү. Ёстой л суусан газараас шороо атгах гэдэг нь энэ баг та. Ингээд үүний дараа шэрлэгч одоо өөрийнхөө авиас чадварлах хятадын уламжлалт эм барих арга техникийг ашиглаж байгаад алуурчныг болохоор хохирогчийг олсон хэргийн газарт ирэв. Тэр арга техник нь юу гэдгүү гэхээр эхлээд сайн ажиллаад дараа нь үнэрлэж үзээд тэгээд асуудагч гэнэ нэг тийм айхтар юм бохоо. Хятад шэрлэг холбосын ур чадвар гэснээс та нар маань хятад хэл сурах хүсэл эрмэлзэлтэй явдаг бол дуулах нэг мэдээ байна. Хүн боловсролын төвн суурьгүй анхан шатнаас HSK 5 хүртэлх бүх шатандаа сар бүр эсэл авч байгаа бөгөөд суралцагч бүрийн онцлог тохируулан ажлын өдрийн, танхимын, амралтын өдрийн, онлайн, ганцаарч гисэн гэд олон төрлийн сургалтын хөтөлбөрийг санал болгож байгаа юм байна шүү. Илэрхийлэнгүй мэдээллийг Kunz Education Center аппликейшнээс аваарай. Одоо харин кинороо буцан орцгоё.
Тиймээс шеэрлэгч өнөө хэргийн газарт нь очиод өнөө техникийг хэрэгжүүлээд алуурчны талаар с сэжгийг нь олох гэж үзэхэд сүнс маань хажуунаас нь орж ирээд Индиан омогт сурсан чадруудаа ашиглан алуурчныг шеэрлэгтэй ойролцоо резмерийн гуталтай морин тэргээс ирсэн гэдгийг нь олж мэдв. Тэгэхдээ сүнс мөн шаар чин тэрийг олж мэдхдээ морины хомоол энэ төр ч идэт баг шиг. Яа. Тэгэхээр манай хоёр эндээс юу гэж дүгсэн бэ гэхээр алуурчин Алисыг энд алаагүй ба алчаад морин тэргээр зөөж ирсэн болж таарлаа. Бас хөөхөн мөрдөж байгаа юм шүү. Түүний дараа манай хоёр ч хотын морг дээр очиод Алисын цогц дээр дүн шинжилгээ явуулж үзэхэд Алисын хэвлийг маш цэвэрхэн зүсээ дотор гисцийг нь гаргасан байхыг бодвол яалтчгүй энэ хэргийг мэрэгжлийн хүн гэж. Дээрээс нь Алисын дагсан дээрээс нь модны үрц олдог ба Алисыг модоор хүчтэй цогж алсан гэжээ. Бас Алисын хумсан завсранд хүний арьс байдаг ба эндээс үзвэл Алис маань өхөөс өмнө алуурчтай тэмцэлсэн болохыг манай сүнс харж байгаад хэлж өглөө. Ингээд үүний дараа шеэрлэгч өнөө арга техникийн хамгийн сүүлийн шат болох асуулгаа явуулахдаа Алисын буюу өнөө хятадуудыг хөөж гаргах гээд байгаа улс төрч болох Грант төр ирж байгаа маа. Энэ үеэр шеэрлэгч Грантаас асууж байгаа. Танаа охинд хар сансан ямар нэгэн хүн байсан уу? Гэт асуулт өнөө Грант чинь манай охин хинтэй ч модалцаж байгаагүй. Одоо та хоёр бошуухан миний өрөөнөөс зайл гэд уурлаад хөөгд гаргадаг нас. Ахууч нотой шүнээрээ. За үүний дараагаар манай хоёр Грант гоогоос хэрэгтэй мэдээлэл авч чадаагүй болохоор тэр өрөө нийлж байгаад Грантын гэрт нууцаар нэвтэрдэг ба энэ үеэрээ Алисийн өрөөг нэгжиж Алисыг Лондон хотод сурж байсныг олж мэдв. Тэгсээр маргааш өглөө нь болоход боос ахын ганц хүнч гэрээсээ найзтайгаа хамт зүгтаацсан байдаг ба шеэрлэг сүнс хоёр ч ахын хүүг олох даалгаврыг авч байгаа юм. Үүний дараа сүнс дахиад л Индиан омогт сурсан чадвараа ашиглаж байгаад боос ахын ганц хүүг найзтайгаа Сан Франциско хотын Хятад театрт орж байгааг мэддэг ба тэнд нь өнөө хатан ааны торон цэргүүч хурч ирээд баахан гурвалжин дөрвөлжин цодон болж байгаа маа. Тэгсээр эцэст нь сүнс шеэрлэг хоёрч бөөм болж иж боос ахын ганц хүүг нүдэн шилтээ найзтай хамт авч гардаг ба түүний дараа боос ахын хүү юу болсон талаар эцэст нэг үнэн мөннийг дуулгалаа шүү. Боос ахын хүү маань Лондон сурч байхдаа анх Алистэй танилцсан бөгөөд тэнд манай хоёр бие биедээ дурлаад их сайхан ад жаргалтай байжээ. Гэвч тухайн цагт Америкт цагаан арьс эмэгтэй нь Хятад хүнтэй хайр сэтгэлийн харилцаатай байх нь байж боломгүй зүйл байсан тул энэ хоёрын харилцаа ч одоо хүчээр дууссан байна. Гэтэл Алис алуулахынхаа өмнө Алисын үйлчлэгч Аманда боос ахын хүүд Алисын цагтлыг авчиж өгсөн ба түүн дээр нь Алис боос ахын хүүтэй маргааш өглөө бомбтор уулзаад хамт зугтаа гэж бичсэн байжээ. Ингээд маргааш өглөө нь болоход боос ахын хүүч Ирланд дээрэмчдээс бууга олгоолчаад бомбтор ирээд байж байтал цагдаа нар ирээд баривчлаад аваад явсан ба ийм болохоор манай хүн цагдаа нарт юу ч хэлж чадаагүй юм шүү дээ. Өөр хий зайлвал. За тэр зур хатааны торон зэргүүч өнөө эсрэг болох боос ахын ганц хүүгийн найз нүдний шилтийг барьж авч чадаагүй тул өнөө Ирланд дээрэмчдийн бүлэг дээр очиж байгаад нүдний шилтийг барихад туслал дээрэмдүүлсэн бүг нь хаангаа хэлж үгээд хамтарч ажиллахаар болов. Боос ахын хүүч нь өнөө дээрэмцэн бунуудаа Хятад театрын дор нуусан юм байна шүү дээ. За энэ хэдий ингэж байх зуур Сан Франциско хотод дахин нэг удаа аллага боллоо. Энэ удаа Хятад хорооллын эм баригч Хятад бүсгүйг яг Алис шиг алаад дотор гисцийг нь аваад явцсан байдаг ба үүнээс болж боос ахын ганц хүүг цагдаа нар дахин хайгаад буу юм болж байна. Тэнхүү энэ үед хэргийн газарт шеэрлэг сүнс хоёр ирээд дахин өнөө техникээрээ мөрдөж гарахад саяын алуусан Хятад бүсгүйг алаад дотор гисцийг нь авахтаа арай бохир байдлаар зүсэлт хийсэн байж таардаг ба эндээс алуурч нь арай өөр хүн байж болох тухай сэжүүр гарч ирж байгаа юм. За тэнхүү үүний дараа маргааш өдөр нь болоход Сан Франциско даяар аллагаас өдөж бөөн шууган дэгдэж байдаг ба манай боос ахын хүүч өнөө Хятад театртай байж байхад цагдаа нар ирээд барьж авах гээд бөө юм болов. Тэгтэн ч шеэрлэг сүнс хоёр нөгөө нүдний шилтэй гартай гарч ирээд боссын хүүг аваад цутаадаг ба яг тэгж байх зур нь хадан ааны торон зэргүүд зэрэгцэж гарч ирээд нүдний шилтийг барьж авах гээд гай болоод идэнасан. Тэгсэр зүйлдээ сүнс Ирланд дээрэмчдэд буудуулан унаж нүдний шилч тэрэгтэйгээ осолдоод боос ахын хүүч яг цутаагаад явж байхдаа Ирланд бүлгийнхэнд бүслүүлээд баларлаа. Тэгтэл яг тэр үед нь боос ахын хүмүүс гарч ирээд боссын ахын хүүг авардаг бол шеэрлэг сүнс нүдний шилт гур болохоор Ирланд дээрэмчдэд бас хадан ааны торон зэргүүдэд баригдав. Хэдэн талын хөөцтөн болоод байгаа юм дэ бүмэд ёо. За үүний дараа боос ах хүүгээ Хонконг руу зугтаалахаар болдогч боос ахын хүү надад явахаас өмнө уулзах юм байна гэж бодоглоо. Тэр зур нүдний шилт маань торон зэргүүд болон Ирланд бүлгийнхэнд баригдаад тамлуулж гардаг ба бууга хаанаас нь талаар юу ч хэрсэнгүй. Ингээд маргааш өдөр нь болоход Хятадын торон зэргүүд нүдний шилтийг ярих юмгүй болохоор амьдаар нь булахаар болов. Тэгтэл яг тэр үед өнөө барууны орнууд чинь манжийн нийслэл Бээжин хот руу дайрсан тухай Америк төрч хүмүүс бөөн баяр хөөр болоход хадан ааны торон зэргүүдийн уур нь амар хурж шеэрлэг сүнс нүдний шилтгуурыг суллах гээд Ирландуудтай алцаж галваа. Ямар амар эргэлт вэ. Тэгээ бүр сүүлдээ сүнсийн Индиан омгийнхан хурч ирээд үлдснийг нь дуусгаж сүнс тэр хэдийг авардаг ба яг энэ үед манай боос ахын үлдрээс ахин 3 дахь эмэгтэй цогцолж байгаа маа. За тийм хүн яраас үзэс хэрэгдэж шеэрлэг сүнс нүдний шилтгуурыг хэргийн газар явн очиход Алисийн үйлчлэгч Амандаг алаад гидцийг нь хүлээд хайцсан байлаа шүү. Ёо. Дээрээс нь цагдаа нар алуурчныг барьж авсан байв. Тэр өглөө алуурчин дөнгөж Амандаг алаад байж байхад нь цагдаа нар өнөө улс төрч Грант гуйтай ороод ирсэн бөгөөд алуурчныг яг зүгтаах гэж байхад нь Грант буудаж алуурчин усан дунтал удалгүй манай боос ахын ганц хүүгийн цогц хөөд гараад ирсэн ажээ. Ингэж боос ахын ганц хүүч ямар ч авралгүй хэрэгтэн болоод дуустдаг ба
Үүнийг харсан Грант ч нэг муухай өдөж байгаа юм шиг босс ах дээр явж очсноо. Хятадуудыг бүгдийг хөөж гаргана тэр гэдэглээ шүү. Зэвүүн нөхрөө. Ийхүү босс ахын хөөж алуурчин болсны дараагаар хятад хорооллыг ээлжээр нь том дээр өмдөж Грантгүйч хятадуудыг хөөж гарах ажлаа бүр эрчимжүүлж эхэллээ. Тэр зур боссын анхын хүүгийн орчлого дээр босс ах хэлсэн ёс ороо Шерлокд иргэний харьяаллын бичгийг нөхч одоо мөрдлөгөө дуусгаж болно гэж хэлүүлсэн ч Шерлок мань хэргийн эцсийг бүцгээр шийдсэн байв. За үүний дараа Шерлок сүнс хоёр хамгийн сүүлд амиа алдсан Амандагэнд очиж нэгжлэг явуулан дараа нь хэргийн газрыг нүдний шилттэй хамт буцаад эцэст нь өнөө боссын ганц хүү хөөд гараад ирсэн байсан бассейныг нь ч нэгжэв. Боссын хүү дээр задлан шинжилгээ явууллаа. Тийнхүү маргааш өдөр нь болоход Сан Франциско хотын зөвлөлд хуралдаж хятад иргэдийг хүн гарах хуулийг хилцэхэр болов. Дээрээс нь цагдаагийн газраас Алисийн хэргийг хааж байгаа талаар зарладаг бөгөөд яг тэр үед нь хэргийн учрыг олсон Шерлок сүнс нүдний шилт гурав орж ирээд хэн хэрэгтэн болохыг олон нийтийн өмнө ярьж гарлаа. 8 дугаар сарын 10-ны орой хамгийн анх Алис болон сүнсний аав хоёр алуулж түүний дараа Шерлок сүнс хоёр Алисийн цогц дээр задлан шинжилгээхэд Алисийн тун мэрэгжлийн байдлаар зүссэн байгааг анх олжээ. Гэвч дараагийн хоёр зөгцсөн тийм байгаагүй бөгөөд эндээс алуурч нь үнэндээ хоёулаа болохыг манай гурваач тогтоосон юм байна. Түүний дараа сүнс боссын хүүгийн хөвж гарч ирдэг усан санг шалгаж үзэхэд дотроос нь өнөө Грантван туслахын ингэрэн тэмдэг гарч ирдэг бөгөөд түүний дараа Шерлокч Грант дээр очиод таны бөөг түр авч болох уу гэж асуулаа. Ингээ Шерлок Грантын бүг авсныхаа дараа гахай махруу буудаж үзтэл Грантван бууны хонгойн сумгүй иж тарлаа шүү. Дээрээс нь өнгөрсөн шөнө манай гурав боссын хүү дээр задлан шинжилгээхэд Грантын бууны сум боссын хүүг шархтуулаагүй зүгээр л түлээд өнгөрсөн байж таардаг ба нэмээд нүдний шилж боссын хүү дээр задлан хийгээд боссын хүү бууны шархнаас бус хөлдөж өгсөн байж таарав. Алаа тайсан. Тинхүү эцэст нь манай гуравч одоо Алисийн боссын хүү рүүгээ битсэн захидлыг авсан байсан ба тасбарыг нь хүмүүст үзүүлж араас нь Алисийг жирэмсэн байсан талаар хэлдэг ба хүүхдийн эцэг нь манай боссын хүү байжээ. Ингээд энэ заварсан хэргийн учир нь олдож байгаамаа. Тэгэхээр юу болсон бэ гэхээр Грантгой өөрийн охиноо хөнөөсөн байж таарав. Яагаад тэгсэн бэ гэхээр Грантгой ч охиноо хятадаас жирэмсэн болсныг мэдсэн даруйда уурлаж бөө юм болсон ба түүний дараа Алис ч одоо гэрээсээ зүгтаах гэж байхад нь Грантгой гарч ирээд охинтойгоо маргалдаж жагаад Алисыг шатнаас тэлж хаяад Алис ч газар унахта дагзаараа модон шатны бариулыг зохиод нас оржээ. Үүний дараа Грантгой ч одоо хэргийг хятадууд руу чиххийн тулд охиныхоо дотор гэцийг хүүлж хаяад хятад хороолд орхиж байхад нь сүнсийн аав харсан бөгөөд сүнсийн аавыг тэр даруйд Грантын туслах алсан байна. Үүний дараа Грант ч бүх гэрчүүдийг устгаж Алисыг жирэмсэн гэдгийг мэдэж байсан хятад эмч ба зарц Аманда нарыг туслахаараа алуулж дараа нь боссын хүүг уулзах гээд ирэхтэн ч гэсэн хөнөөж. Ингэж Грантгойч хам хэргийг боссын хүүд доохын тулд тэр өдөр туслах дээрээ зориуд баахан цагдаа нар дагуулan очиод худлаа туслахаа буудаж оронд нь боссын хүүгийн цогцсыг хөвж гаргаж ирсэн байвал яах вэ? Айхтар гэж. За үүний дараа Грантгойч баригдсан болохоор өөрийгөө буудаж алдаг ба манай босс ахч хотын зөвлөлт дээр хятад иргэдийг амжилттай хамгаалж чаджээ. За үүний дараа Шерлокч Америкт үлдэхээр болж сүнстэй хамт мөрдлөгийн төвчөө байгуулж босс ахч хятадх гэрлүүгээ харихаар боллоо доо. Ингэж манай киноны үйл явдал дуусч байгаа юм. Гүнийгөө торгон зэрүүд яасан болов. За энэ үрээд манай кинонд төгсч байна. Таад минь таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн удаа илүү гоё контент орно шүү. Түр хүлээж байгаарай. Том утгагүй. За ингээд эцэст нь дуулахад таад маань хизээ нэгэн цагт манай киноны торгон зэргүүтчиг харь усад хэл ус нь ойлголцохгүй нөхцөл байдал орохгүй тулд одооноос гадаад хэлийг багчлалтгүй эзэмшээрэй. Харин та хэдд маань хятад хэл сурах хэрэгцээ шаардлага үүссэн бол Күнз боловсролын төвийн 2026 оны эхний ажлын өдрийн танхимын сургалт нь 1 сарын 5-наас, амралтын өдрийн сургалт нь 1 сарын 10-наас эхлэх гэж байгаа юм байна шүү.